Хотод эрс шинжилэл хийсэн 4 жил. Улсын маань цоглох зүрхэн улсан Улаанбаатар хотоо дэлхийн хот болгох зорилт дэвшүүлж, нийслэлийн шинжилгээний баг эрс шинжил хийсээр байна. Авилгагүй, хүн цулталгүй, нээлттэй засаглал, аюулгүй, амгалан төхнөг орчинд ажилтаа орлоготой иргэдэд амьдруулахын тулд өнгөрсөн 4 жил засаглалын шинжилэл бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүллээ. Улаанбаатар хот иргэндээ нээлттэй ил тод засаглалын шинжилгээг хийж байна. Үүний эхлэл нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчний хурал байнгын ажиллагаатай болж 2012 оны 7 дугаар сараас хойш ээлжид хуралдаан 32, ээлжид бус 6 удаагийн хуралдаанаас нийт 127 асуудлыг хэлэлцэн баталжээ. Харин нийслэлийн иргэдийн төлөөлөгчний хуралын тэргүүлэгчид 70 удаа хуралдаж нийтдээ 628 асуудлыг хэлэлцэн баталсан байна. Нийслэлийн иргэдийн эрх ашиг хамгаалсан бодлого тодорхойлсон олон чухал шийдвэр тогтоолыг эдгээр хуралдаанаас хэлэлцэн баталлаа. Би энэ хурлыг хуулийн дагуу ажилуулнаа. Хуулинд иргэдийн хурал ямар төвшөнд яаж ажиллах ёстой юм тэр төвшөнд авч ажиллах хичээнэ л гэдэг тийм л өгүүлбэрийг би хэлж ирсэн. Тэгэхээр энэ дээр яасан гэхээр иргэдийн төлөөлөгчийн хурал гэдэг бол тухайн шатны иргэдийн хурал гэдэг бол тухайн нэгж дээрээ нэгжийнхаа үйл ажиллагааг одоо бодлогын түвшинтэй хэрэгжүүлж байдаг, олон гол шийдвэр гаргаж байдаг хуулийн хүрээнд тийм л байгуулгам шүү дээ. Түүнээс нэг жилд 1 юм уу 2 удаа хуралдаа нэг төсвийг баталсан болоод ингээ босыг наалга болчих тийм байгуулга ерөөсөө биш. Одоо бидний хэлдэг хотын өмнө энэ хогны асуудал, тээврийн асуудал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал, тэгээ бүтээн байгуулалтын асуудал, төсөв хөрөнгөний асуудал, тодорхой хэмжээний үн тариф тогтоох асуудал, тийм ээ? Татрын хувь хэмжээ одоо дээшээ доошоо хязгаар тодорхой асуудал, газрын асуудал, өмчийн асуудал энэ бүх юм чинь дандаа хурлаа шийдэгдэх. Хуулийн дагуу. Хот төлөвлөлтийг зөв голдролд нь оруулж алдаа гажуулын засч залруулах, иргэддээ ээлтэй, эрүүл аюулгүй хот болгон хөгжүүлэхийн тулд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх, өрнүүлэх, хөгжүүлэх, ерөнхий төлөвлөгөөний тодтол 2030 оны хөгжлийн чиг хандлагыг улсын их хурлаар батлууллаа. Шууд арчлалыг хөгжүүлж, иргэний оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийслэлийн 34 иргэний танхимтай боллоо. Нийслэлээс иргэдэд үзүүлж буй тэрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлэн иргэдэд учруулж буй хүндрэл чирэгдлийг багасгах зорилгоор нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн эхний салбарыг Дүнжин гар худалдааны төвд байгууллаа. Энэ нь Монгол улсад анх удаа иргэд төрийн 453 үйлчилгээг нэг дороос шуурхай авч байгаа үйлчилгээний нэгдсэн төв болсон юм а. Нийслэлийн засаг даргын захирамж удирдлагуудын гадаад томилтын зардлыг тайлагнаж хэвшлээ. Нийслэлийн засаг даргын тамгын газрын Улаанбаатар цэгийн цахим хуудсанд өдөрт дунджаар 35-аас 45 мянган, онцгой тохиолдол 600 мянган иргэн хандж байна. Энэ нь төрийн байгууллагуудын албан ёсны цахим хуудсаас хамгийн өндөр хангалттай юм а. Засаг даргаар шинээр томилогдоод ажиллахдаа миний нэг чухал одоо тавьчихсан зорилго бол аль болох одоо авилгагүй болох ийм зорилгыг тавьж ирсэн. Тэгэхээр авилгаас салах одоо нэг үндсэн одоо арга хэмжээ, олон багц арга хэмжээ авах хэрэгтэй. Тэрний нэг үндсэн арга хэмжээ нь бол нээлттэй байдал. Аль болох бүх юм их тодорхой, тийм ээ. Одоо жишээ нь одоо төсөв хөрөнгө нь хаашаа ямар шийдвэрээр зарж гэн, нөгөө татвар төлөгчдийн мөнгөө яаж ашиглаж гэн, хотынхаа хөгжил рүү оруулж гэн үү, эсвэл одоо дарга нарын эрх ямбанд оруулж гэн үү, тийм ээ, энэ бүгдийг бол тодорхой болох хэрэгтэй. За хоёр дахь одоо авилгатай тэмцэх чиглэл маань бол яасан гэхээр зэрэг одоо асуудлыг иргэдийн оролцоотой шийдэжээ. Нийслэлийн иргэдийн дунд анх удаа зөвлөлөх санал асуулга явуулж бүтээн байгуулалтын ажлыг эренбэллээ. Америкийн нэгдсэн улсын Стэнфордын их сургуулийн зөвлөлөх харьцуулал төвтэй хамтран зохион байгуулсан санал асуулга санамсаргүй төврийн аргаар сонгогдсон 400 орчим иргэн оролцож 14 гол төслүүдийг хэлэлцсэн. Улаанбаатар хот эрүүл аюулгүй байдлын индекстэй болж хороодод хийх шаардлагатай ажлыг индексээр тодорхойлон ажиллаж байна. Шилэн дансны тухай үүлийг нийслэл манлайлан хэрэгжүүлж санхүүгийн мэдээллийг нээлттэй байршуулж байна. Улаанбаатар хотын багц дүрмийг боловсруулах төслийг нийслэлийн удирдлагууд 2013 онд эхлүүлсэн. Бие даасан хотын статус, нутгийн өөрөө удирдах засаглалыг бэхжүүлэх хотын удирдлага, түүний бүтцийн байгууллагын эрх үүргийг тодорхой болгоход чиглэгдэж байна. Дөрөвтэй Улаанбаатар дэлхийн хот.
12 13 онд эхэлсэн нэг чухал зүйл бол Улаанбаатар хотыг дөрвөнтэй болгох тухай асуудал байсан. Багнуур Налаах гэсэн хоёр хотыг дөрвөнтэй захирагчтай улс төрийн нөлөөлөл байхгүй. Иргэд нь өөрсдөө сонгодог энэ хотцоо бүрдүүлж. Энэ бол өөрөө асар том одоо ололт. Манай хүмүүс заримдаа ойлгохгүй. Энэ бол ямар явгаар чухал вэ гэхээр бол улс төрийн орон зайгүй болж байгаа. Нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15,309 га газарт цахим системээр газар өмчлөлөөр болсон. 5 удаагийн цахим газар өмчлөлөд давхарсан тоогоор 923 мянган иргэн хандаж 75 мянган иргэн өөрийн газартай боллоо. Нийслэлийн өөрчлөлтийг гэрэл зургаар харьцуулан хөрвье. Нийслэлийн бүтээн байгуулалт дүүрэг бүрт өрнөж байна. Тухайлбал авто замын бүтээн байгуулалтын хурд 2.5 дахин нэмэгдэж, өнгөрсөн 3 жилийн хугацаанд 244 км авто замыг шинээр барьж, шинжлэн засварлажээ. Бид нар 12 оны сонгуулийн дараах одоо сонголт дараа бол ер нь замын ажил бол их хүндрэлтэй. Ер нь бол шийтгэд бол маш төвөгтэй байдал үүссэн юм одоо байсан. Яасан гэхээр маш олон газар дээр замын ажил эхлүүлээд санхүүжилтээс болоод зогссон, зарим нэгэн чанаргүй замууд бий болсон, урсдаг зам, цоордог, цөмөрдөг. Ер нь бол чанарын хувьд маш их асуудалтай байсан ийм одоо зүйлүүд байсан юм. Тэгэхээр энийг бол бид нар бол бодоо ер нь чанарын өндөр түвшинд тэгтээ маш сайн чанартай замууд хийх нь зөв байна. Ер нь хот гэдэг бол зам юм. Зам гэдэг бол хөгжил юм а гэж. Ингэж одоо бид нар томьёолсон. Зослонгийн замыг 42 жилийн дараа шинжилж, нарны замыг саруу толгонтой холбосон гүүрэн гарц байгуулан 30 жилийн насжилтай Улаастай Гачуур чиглэлийн 11 км авто замыг 2 игнэтэй болгон өргөтгөлөө. Үлзий торооллын иргэдийн олон жилийн хүсэлт хүлээлтийг биелүүлж, Үлзий торооллоос шугам фабрик чиглэлд 9.6 км авто замаар зочдог боллоо. Таван жилийн өмнө нэг машин өдөр дунджаар 49 минут түгжигч байлаа. Түгжрэлд иргэд жилд 15.4 сая доллар зарцуулж байлаа. Түгжрэлийг бууруулах цогц ажлын үр дүнд замын хөдөлгөөний ачаалал 15-аас 20%-аар буурч 3 тэрбум төгрөг хэмнэлээ. Нийтийн тээврийн шинжилгээг зохицоор нь хэрэгжүүлж байна. Олон улсын жишгт нийцсэн нийтийн тээврийн ухаалаг төлбөрийн системийг нэвтрүүлж 60 жил өөрчлөгдөөгүй давхарсан чиглэлийг шинчиллээ. Энэ нь нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд ачдаг бус иргэдэд үйлчлэх хотын шин соёлыг авчирдаг. Нийслэл хот 31 жилийн дараа 50,000 гаруй өрхийг дулаанаар хангах хүчин чадалтай Амгалан дулааны станцыг барьж ажилтнанд оруулж 28 жилийн дараа инх тайвны өргөн чөлөөний шугам сүлжээг шинчилнэ. Агаар хөрсний бохирдлыг бууруулж иргэдэд эрүүл орчинд амьдруулах нөхцөлийг хангахаар 2013 оноос эхлэн эрчимтэй өрнөлж буй бүтээн байгуулалтын томоохон ажлын нэг бол гэр хорооллын дахин төлөвлөлт юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг одоо явуулахаас өөр арга байхгүй. Өмнө нь зогсоож ирсэн өмнөх нөхдүүд бол 14 дугаар хороолд 18 айл чөлөөлөл 366 айлыг айлын орон сууцыг барьж болж исэн байхгүй. 2007 онд энийг хийж эхлүүлсэн. Тэгэхэд энийг хуучин хотын удирдлагууд бол эсэргүүцэж исэн байхгүй. Тэгээд метр квадратын 100 мянган төгрөгөөр үнэлээд иргэдийг 100 айл тохирож исэн шүү дээ. Тэрний бот төөх бол байж байгаа. Одоо бол бид нар журмын нотолж өгсөн. Журмын хүрээнд хот болвол энэ иргэн аж ахуйн 1-2 хоорондоо тохиролцоод газраа ямар хэлбэрээр тохиролцох тэдний хэрэг. Тэд өөрсдөө ямар үнээр тохиролцох гэдгийг өөрсдөд нь нээлттэй орхисон байхгүй. Тийм учраас бол өнөөдөр яаж яах вэ гэхээр хүний газар хэмжээнээс үл хамааран дор хаяж 2 байраас олдох хэмжээний үнэтэй боллоо шүү дээ.
Нийслэл өнгөрсөн хугацаанд 1.2 сая мод сөөг тарьж 54,000 м2 талбайг цэцэгжүүлж 850,000 квадрат метр талбайг зүлэгжүүлсэн хотын ногоон байгууламжийн хэмжээ 4 дахин нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Хотын харанхуй гудамжнуудад 14,866 гэрэлтүүдийг суурьшуулж 13,657 өрхийг цагаантай болгосон. Нийслэлийн өөрчлөлтийг гэрэл зургаар харьцуулан хүргэе. Хоёрын 2013-аас 2015 онуудад хотод 9,940 хүүхдийн багтаамжтай 15 сургууль, 5,550 хүүхдийн хүчин чадалтай 40 цэцэрлэгийг ашиглалтанд оруулж, 84 сургууль, 105 цэцэрлэгийн их засварын ажлыг гүйцэтгэв. 1800 хүүхдийн хүчин чадалтай 10 бага сургууль, цэцэрлэгийн цогцлборыг ашиглалтанд орууллаа. Хүүхэд багцуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор эцэг эхчүүд нь сургуулийн орчинд эргүүлж, тусгай автобусаар 5 дүүргийн төрийн болон хувийн өвчин 55 сургуулийн 7541 сурагчийг 143 автобусаар тээвэрлэг болсон байна. Он 2030 гэхэд 5 сая жуулчин авах хэдийн зорилготой Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг цогцоор нь хэрэгжүүлж эхэллээ. Задгай талбайд анхудаа соёл урлагийн арга хэмжээний зохион байгуулж, жуулчдын аюулгүй байдлыг хангах оюутан цагдаа хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн үр дүнд 2015 онд Улаанбаатар хотыг зорих жуулчдын тоо 3-аас 6% өсөж, аялал жуулчлалаас олох орлого 9% нэмэгдлээ. Эзгүй тал байсан Хүй 7 хөлөгт Монгол наадам цогцлборыг байгуулж, нийслэлчүүд жилийн 4 улиралд амар чөлөө цагаа өнгөрүүлэх боломжтойгоор бүтээн байгуулалтыг өрнүүллээ. Хүй 7 хөдгийн дэнж дээр 100 жилийн өмнөх даншиг наадмыг сэргээж, нийслэлчүүд төдийгүй хөдөөрнүүдийн иргэд болон жуулчид наадлаа. Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд учиртай 3 толгой дуурийг анхудаа Чингисийн талбайд тоглолоо. Рок-хоп урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эрхэм уран бүтээлчдэд олгох алдрын од шагналыг бий болгосон байна. Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн тэмцээнийг санаачсан зохион байгуулж 14 улсын 16839 хүн оролцож өрсөлдсөн юм байна. Нийслэлийн гадаад харилцаа шин шатантай хүрч зүүн хойд Азийн бүс нутгийн хотын удирдлагууд тулгамдж буй асуудлаа шийдвэрлэж хилэлцэхээр Улаанбаатар хотод чуулдаг боллоо. Улаанбаатараа дэлхийд зурчлах зорилтын хүрээнд Улаанбаатар хотын соёлын өдрүүдийг Сөүл, Улаанхот болон Тайпей хотуудад зохион байгууллаа. Цэрэг элсийн сүр жавхайг Монгол цэргийн жавхайгаар их эзэн Чингис хааныхаа талбайд гайхуулж, албан хаагчдын амьдрах орчныг сайжруулж байна. Нийслэлийн бүтээн байгуулалтыг хувийн хвшлийнхэн хамтран өрнүүлэх зарчим баримтлан Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулж, Улаанбаатар хотын худалдааны танхимыг дэмжин ажиллаж байна. Үүний жишээ нь нийслэлийн эдийн засагт үнэтэй хууль нэмэр оруулсан шилдэг бүтээн байгуулалтыг шалгуулж, нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагналаар шагнаж байна. Хойч үедээ нүүр бардам хүлээлгэн өгөх, дэлхийн жишгт хүрсэн хөгжилтэй эрүүл, аюулгүй, ил тод нээлттэй Улаанбаатарын төлөө нийслэлийн шинжилгээний баг инхүү ажиллаж байна.